За сайн байна уу үзэгчдээ. Бид нэр эцэгчүүд зориулсан насан туршийн боловсролынхаа өнөөдрийн сэдвээр цахим орчны зохистой хэрэглээ энэ талаар дэлгэрэнгүй ярих болно. За тэгэхээр цахим орчин гэж юу вэ? Цахим орчин гэдэг маань бол одоо дэлхийн нийтээр тараан байрсан компьютеруудыг холбосон интернет сүлжээ. Нэг үгээр хэлбэл виртуал орчин, цахим орчин гэдэг байгаа. Бид энэ виртуал орчингоор дамжуулаад цаг хугацаа, орон зайны байршлаас үл хамааран өгөгдлийг маш хурдтайгаар хоорондоо дамжуулдаг байгаа. Тэгэхээр та бүгдийн амьдрал дээрх жишээгээр бид нар дэлхийн аль ч улсад байгаа хүмүүстэй хоорондоо видео колл, текст, мессеж, дураг дамжуулдаг шүү дээ. Энийг маань одоо бид нар цахим орчныг ашиглан хийж байгаа. 1988 оноос эхлээд та бүгдийн мэддэг дижитал камер үүссэн байдаг. Мөн суурин утсаар бид нар ярьж эхэлсэн байдаг. Мөн дараа нь бид нар смарт утастай болсон байдаг. За тэгээ 2000 оноос бол одоо интернетийн хурд маш өндөр хөгжснөөрөө энэ цахим орчин дээр суурилсан програм хангамжууд болон бидний ашигладаг гар утасны аппликейшнүүд нь бол маш хурдтайгаар өссөн байдаг. Тэгээд та бүгдний мэддэг хамгийн их хэрэглэдэг Facebook гэдэг одоо нийгмийн мэдээллийн сүлжээ байж. Энэ маань бол 2004 онд яг энэ интернетийн хурд өсрөнгөө ихсэх энэ цаг хугацаанд бол үүссэн байдаг. Мөн YouTube үүссэн байдаг. За тэгээд 2010 оноос бол гар утас таблетууд маань бол дараагийн түвшинд ирж хөгжсөн байдаг. За тэгээд цаашлаад бид нар яг энэ технологийн хөгжлийг бол бид нар ингээд тоон хувьсгалч гэж яриад байдаг. Тэгэхээр бид нар энэ технологийн маш их хурдтай хөгжлийн хэрээр бид нар шин ойлголтууд маш ихээр гарч ирж байна. Бид нар одоо дижитал үндэстэн, дижитал иргэн, тоон иргэн гэж яриад байгаа. Энэ зүйлүүд гарч ирж байна. Мөн төрийн үйлчилгээнүүдийг бид нар цахимаар бол шууд авч болж байна. Та бүгд одоо бүгд мэдж байгаа e-Mongolia гэдэг үйлчилгээ Монгол улсад хэрэгжээд одоо удаагүй нээлттэйгээ явж байна. Энэ дээр бол төрийн 400 гад үйлчилгээ орохоор төлөвлөж байгаа. Одоогоор бол төрийн 181 үйлчилгээ гар утас болон интернетээр ороод үйлчилгээгээ авах боломжтой болсон байна. Тэгэхээр одоо та бүгд мэддэг шүү дээ. Оршин суугаа газрын тодорхойлолт, одоо үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт гэх мэт энэ олон үйлчилгээг бид нар төвжирж явж төрийн байгууллага дээр олчиж үйлчилгээ авдаг байсан бол одоо зөвхөн гар утаснасаа ч юм уу компьютероос энэ үйлчилгээ бүх авах боломжтой болчиход байгаа. Бас төрийн одоо үйлчилгээний хувьд ярихад одоо захимжиж болдгоо маш цөөхөн үйлчилгээнүүд байдаг. Олон улсын жишгээрээч тэр одоо гэр бүл болох, гэр бүл цуслуулах, одоо жишээ нь үл хөрөнгийн бүртгэл хийлгэх, одоо газар худалдан авах гэдэг юм. Иймэрхүү маш цөөхөн үйлчилгээ бол захимжих боломжгүй байдаг. e-Mongolia үйлчилгээнд бол төлөвлөж байгаагаар 400 гаруй бараг 500-аад үйлчилгээ, төрийн үйлчилгээ бол захимжаад орох боломжтойгоор төлөвлөгдөд ажил нь явж байгаа. Тэгэхээр 2000-аас оноос өмнө одоо төрсэн хүүхдүүдийг хүмүүсийг бид нар цахим цагаачт гэж хэлээд байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 2000-аас хойш төрсэн хүүхдүүд бол яг технологийн маш их хөгжлийн дунд төрсэн хэрэгжилж байгаа бүх юм нь одоо цахимаар бүгд тоглож гин, ажиллаж гин. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар цахим одоо иргэн гэж бас нэрлсэн, дэлхийн нийтээрээ тэгж нэрлж ойлгож хүлээж авч байгаа. За тэгэхээр цахим орчны хэрэглээ энэ хүмүүс дээр ямар байна? Дэлхийн нийтээрээ бол бид нар 7.8 тэрбум хүн байгаа. Эндээс цахим орчны одоо интернет хэрэглэж байгаа 4.6 тэрбум. Бидний мэддэг нийгмийн мэдээллийн сүлжээ хэрэглэж байгаа хэрэглэгч нь бол 4.1 тэрбум байгаа. Тэгэхээр хүн амын өсөлт бол 20 оны 10 сарын байдлаар 1.1% өссөн байдаг. Тэгэхээр цахим орчны хэрэглээ бол 20 оны байдлаар өмнөх жилээс 12.3%-аар өссөн байна. Тэгэхээр цахим орчны хэрэглээ ямархуу хүн амынхаа өсөлттэй харьцуулахад маш өндөр байгааг та бүхэн харж олно. Бидний хэрэгэлдэг
Facebook бол одоогоор 2.7 тэрбум хэрэглэгчтэй болсон явж байна. Хамгийн сүүлд гарсан TikTok гээд нийгмийн мэдээллийн сүлжээ бол 689 сая хэрэглэгчтэй болсон байна одоогийн байдлаар. Тэгэхээр энэ шинэ гарсан болон өмнө гарсан энэ аппликейшны хэрэглээ, програм хангамжийн хэрэглээнүүд бол энэ цахим орчинд маш ихээр нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Монгол улсад цахим хэрэглээ хэр байна вэ? 3.3 сая иргэнтэй харьцуулахад бид нар 2.2 сая иргэн нь цахим орчинд маш идэвхтэй хэрэгжилж байна. Тэгэхээр залуучуудын бараг 95% нь цахим орчинд маш их идэвхтэй хэрэгжилж байгаа судалгаа байдаг. Та бүгдэд сонирхолтой байх үүднээс ганц хоёр тоо баримт хэлье. Facebook програм дээр бол 1.8 тэрбум хэрэглэгч бол байнгын идэвхтэй хэрэгжилж байдаг. 5 тэрбум үзэгч YouTube дээр байнгын идэвхтэй өдөрт хэрэгжилж байдаг. Мөн 95 сая зураг Instagram-д өдөрт орж идэг гэх мэтлэн маш өндөр хэрэглээний тоон үзүүлэлтүүд бол байгаа. За тэгэхээр энэ нэг цахим орчны хэрэглээний дунд бид нар ямар эрх зүйн орчин байдаг вэ те? Цахим орчин мэдээж маш олон зорилготойгоор маш олон хуулиуд дээр энэ асуудлууд туссан байдаг. Нэгдүгээрт үндэсний аюулгүй байдал, хувь хүний нэр хүндийг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдал, мөн тэрс үзэл, терроризм ч гэдэг юм уу энэ талын хамгаалах, хувийн нууцлыг хамгаалах, бизнесийн нэр хүндийг хамгаалах, оюуны өмчийг хамгаалах, мөн хүүхэд хамгаалалт чиглэлээр маш олон хуулиуд дээр заалтууд орсон байдаг. Яг харилцаа холбооны салбарын хуулиуд гэх юм бол харилцаа холбооны багц хууль 2019 онд бол батлагдсан байдаг. Харилцаа холбооны тухай хууль, радио дэлгөөний тухай хууль, шуудангийн тухай хууль гэдэг. Энэ хуулиудыг бол Монгол улсын харилцаа холбооны салбарын гол хууль гэж үздэг. Мөн бид нэр Монгол улс Дэлхийн Цахилгаан холбооны байгууллага болон Азийн Цахилгаан холбооны байгууллага гээд байгууллагуудаас гаргасан зөвлөмж стандартууд дээр суурилж хуулиуд хэрэгжсэн байдаг. За тэгэхээр цахим орчинтой салшгүй нэг холбоотой ойлголт бол тоон хуваагдал гэсэн ойлголт байгаа. Энийг бид нар тоон бичиг үсгч гэж хэлээд байгаа. Тоон бичиг үсгийн чадварч гэж яриад байгаа. Digital literacy гэж англи үгээр нь бид нар ойлгож явж байгаа. Тэгэхээр тоон хуваагдлыг бид нар өмнө нь юу гэж ойлгодог байсан бэ? Монгол улс бол 330 сум суурин газартай гар утасны сүлжээ орсон байдаг. Эндээс шилэн кабелийн интернет орсон бол 328 орчим сум. 10-аад сум суурангаас бусад нь шилэн кабель орсон байдаг. Тэгэхээр бид нар өмнө нь бол тоон хуваагдлыг бол энэ дэд үтцийн асуудалтай их холбож ярьдаг байсан. Мэдээд дэд үтц бол нөлөөлнө. Гэхдээ тоон хуваагдал бол энэ технологи, дижитал шилжилтийн энэ үед хэрэглээний чадвар хэрхэн технологитой цахим орчинтой харьцаж байгаа энэ чадвараар тоон бичиг үсгийн чадварыг бол үнэлдэг болсон байгаа. Монгол улсын хувьд бол бичиг үсэг тайлагдалтаараа бол 98%-тай илүү дээ нүүбийн судалгаа байдаг. Тоон бичиг үсгийн чадвараар 2018 онд хийсэн судалгаагаар цахим шилжилтэд Монгол улсын бэлэн байдал гэсэн судалгаагаар бол 30% гэж дүгнэлт гарсан байдаг. Тэгээ Монгол улсад болвол гар утасны хэрэглээ бол маш өндөр. Хүн амаас бол гар утасны хэрэглэгчийн тоон бол 4.4 сая гээд нэлээд давсан байдаг. Эндээс ухаалаг утас хэрэглэгч бол нэг 2.4 сая байдаг. Интернет хэрэглэгчийн тоон бол 2.9 сая орчим байдаг. Энэ дээр нэг ойлголт. Яагаад интернет хэрэглэгч нөгөө гар утсаар хэрэглэж байгаа интернет хэрэглэгчийн тоо өндөр байна вэ гэхээр бидний хүн болгон интернет хэрэглэдэг гэдэг ойлголт маань бас техникийн хөгжлийн хэрээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр гар утасны датаг бол зөвхөн хүн хэрэглэхгүйгээр машинууд болон тоног төхөөрөмжүүд айлын хөргөгчүүд ч байт юм уу, камернууд бүх юмнууд бол интернет хэрэгжилж байна. Тэгэхээр энэ тоон бичиг үсгийн
чадварыг бид нар харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас тоон бичиг үсгийн үсэгт нь хөтөлбөргээд 10 жилийн сургуулийн багш нарт зориулсан гарын авлага ерөнхийдөө гаргасан байдаг. Энэ тоон бичиг үсэгтэн гарын авлага нь бол Харвардын их сургуулийн дэргэдэх институтээс бэлтгэн гаргасан 8 дил бүлэгтэй ийм гарын авлага байгаа. Би тэгэхээр энэ гарын авлагад орсон гол ойлголтуудыг та бүхэндээ тайлбарлаад явна. Тэгэхээр эцэг эхчүүд болон эцэг эхчүүд хүүхдүүдтэй өөртөө энэ тоон бичиг үсгийн ямар чадваруудыг ерөнхийдөө эзэмсэн байх вэ те? Хэрэглээний чадвар, техник технологи, дээрэс нь интернетийн хэрэглээний чадвар, мэдээллийн үнэн зөвийг ялгах чадвар, цахим орчинд аюулгүй байдал, өөрийгөө хэрхэн хамгаалах чадвар, нийгэм соёлын ялгааг ойлгох чадвар, энэ интернетийн сүлжээг ашиглаад хамтран ажиллах чадвар, мэдээллийг боловсруулах чадвар, цахим орчинд дах энэ зүү зохистой хэрэглээний чадвар, бүтээч байдгийн чадвар гэсэн иймэрхүү чадваруудыг зайлшгүй эзэмшиж бид нар тоон бичиг үсгийн чадвартай гэж өөрийгөө үнэлнэ. Цахим орчинд дах аюулгүй байдал гэдэг. Цахим орчинд аюулгүй байна гэж яг юугээ хэлээд байгаа юм те? Эцэг эхчүүд болон хүүхдүүд цахим орчинд хуваалцж байгаа хувийн мэдээлэлтэй маш ихээр анхаарах хэрэгтэй. Та бүгд интернетд ороход, цахим орчинд ороход, фэйсбүүкт ороход хамгийн түрүүн хэрэгэлдэг зүйл бол нууц үг. Тэгэхээр нууц үгээ стандартын дагуу бид нар гар утасны дугаараар хийцэн байвал аюулгүй байдал чинь зөрчигдөд байна. Тэр бол танаас өөр бүх хүмүүсийн мэддэг мэдээлэл тий. Тэгэхээр энэ бүгд дээрээ маш их анхааралтай хандах хэрэгтэй. Хувийн мэдээлэлээ хэрхэн хамгаалах талаар ерөнхийдөө сайн ойлголттой байх хэрэгтэй. Хувийн мэдээллээ хэтэрхий их интернет тавьснаар аюулд учирсан, гэр орон эрсдэлд орсон маш олон ийм эрсдлүүд байдаг. Тэгэхээр цахим ийм халдлагаас болон интернет орчинд хувийн мэдээлэл алдахаас бол маш их хамгаалах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн бас нэг анхаарах зүйл бол хүүхдүүдтэй цахим орчны эрх нээж өгөхдөө болон аккаунт нээж өгөхдөө насыг бас худлаа оруулах юм тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр дэлхийн нийтээрээ бол энэ нийгмийн мэдээллийн сүлжээнүүд дээр тавигдж байгаа мэйл хаяг үүсгэгт тавигдж байгаа шаардлагууд бол 13 наснаас дээш байдаг. Тэгэхээр энийг бас эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. За дараагийн нэг ойлголт бол мэдээллийг боловсруулах, мэдээллийг хэрхэн олж авч, хэрхэн ялгаж салгаж, хэрхэн хайж, хэрхэн өөртөө ашигтайгаа мэдээлэлээ хайх энэ чадварыг бол эцэг эхчүүд хүүхдүүдтэй маш ихээр суулгаж өгөх хэрэгтэй. Хуурамч мэдээллийг таних гэж том ойлголт байгаа. Юуг хизээ, хаана, хэрхэн постлсон байна, интернетээр тавьсан мэдээллийг уншихдаа энэ яг бодит өнөөдрийн зураг мөн үү те? Хэдэн сар жилийн өмнөх зургийг өнөөдрийн мэдээ шиг боловсруулсан байна уу? Наад захын иймэрхүү чадваруудыг эцэг эхчүүд бас суулгах хэрэгтэй. За тэгэхээр цахим орчны зохистой хэрэглээ. Цахим орчны зохистой хэрэглээ гэхээр бид нар ерөнхийдөө донтолт эрүүл мэнд талаас нь их хүлээж авдаг. Тэгэхээр мэдээж энэ цахим орчны маш ихээр хэрэгжилж өдөр шөнөгүй хэрэгэлсэнд бол эрүүл мэндийн сөрөг нөлөө бол маш ихээр гарна. Наад захын хараа муудахаас ихсүүлээд. Тэгэхээр эцэг эхчүүд энэ цахим орчин дах хэрэглээний хүүхдүүдийнхээ хэрэглээг зохистой цагийн хязгаартай байлгах энэ тал дээр маш ихээр анхаарах хэрэгтэй. Гар утасны аппликейшнууд болон гар утасны үйлдвэрлэлийн системүүд, компьютерийн үйлдвэрлэлийн системүүд бүгд энэ ашиглалтын хязгаарлалт цаг тавьдаг ийм функцүүдтэй болсон байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол эцэг эхчүүд энэ тохиргоонуудыг өөрсдөө ч гэсэн ашиглаж хэвших ийм шаардлагатай. Мөн энэ цаг ашиглалттай холбоотойгоор өөрсдөө бүтээлтэй цахим орчин гэдэг маань өөрөө яг энэ донтолт эрүүл мэндийн нөлөөллөөс нь хамаарат бүгдийг муу гэж үзэх бас боломжгүй. Тэгэхээр
эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрсдийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлэх одоо интернетээс болоод дурын мэдээлэлээ ямар ч байдлаар видео байдлаар, зурган байдлаар, текст байдлаар хайгаад олох боломжтой байгаа. Тэгэхээр энэ их мэдээлэл урсгалын дунд хэрэгтэй мэдээлэлээ олж авах чадварыг бол зайлшгүй суралцах шаардлагатай байгаа. За дараагийн нэг чухал ойлголт хувь хүний илэрхийлэл. Цахим орчинд өөрийгөө хэрхэн илэрхийлж байна тий? Одоо та бүгд нийгмийн мэдээллийн сүлжээнд явж байгаа сэтгэгдэл болон мэдээллүүд өөрийгөө илэрхийлж байгаа байдлуудыг сайнтай муутай маш олноор харж байгаа. Тэгэхээр энэ маань цаг хугацаа явуулж техник технологи хөгжихийн хэрээр цахим орчин дах дүр төрх чинь энгийн амьдрал дээрх дүр төрхтэйгээ одоо бараг ялгаагүй болж хоорондын ялгаагүй болж байна. Тэгэхээр цахим орчинд бид нар эерэг байхыг одоо хүүхдүүдтэй зааж өгөх хэрэгтэй байна. Өөрсдөө ч эерэг баймаар байна. Мөн цахим орчинд дах энэ уул мөр хизээч одоо арилдгүй гэдгийг одоо бас хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо амьдрал дээр ийм жишээнүүд байна шүү дээ. Дэлхийн улс орнууд одоо бараг виз мэдүүлсэн иргэнийг бараг цахим орчноос нь ингээд ямар хүн бэ гэдгийг бас дүгнэх иймэрхүү юмнууд явж байна. Тэгэхээр хүүхдүүд маань цахим орчинд ямар нэгэн одоо терроризм, бусад хүч хэрхийллийг уриалсан ч юм уу иймэрхүү одоо постуудыг болон сэтгэгдлүүдийг эсвэл өөр постуудыг ч юм уу ингээд шеэрлэх, хуваалцах энэ нь өөрөө дижитал одоо цахим уул мөр болж үлдээд магадгүй хэдэн жилийн дараа, хэд хоногийн дараа тэр өөртөө сөрөг байдлаар одоо нөлөөлөх магадaltaй. Тэгэхээр нийгмийн мэдээллийн сүлжээнд одоо эерэг байх нь чухал юм гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Одоо энэ ковидын үеч байна. Хүн болгон одоо энэ цахим хуурал, цахим хичээл, теле хичээл гэдэг. Ерөнхийдөө цахимаар энэ хэрхэн өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас нэг дараагийн нэг төвшөнд очиж гэнэ гэж олол харж байна. Тэгэхээр хамтран ажиллах, хамтдаа хөгжих энэ чадварыг бас хөгжүүлэх нь маш чухал. Одоо цахимаар та бүгд Zoom гээл, Google Meet гэдэг маш олон одоо энэ цахимаар хурал хийх, хичээл хийх системүүдийг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ системүүдийг ашиглаад энэ карантины үед цаашлаад ч өөрийгөө хөгжүүлэх энэ онлайн хичээлүүд сурах, хамтдаа суралцах, өөрийгөө илэрхийлэх энэ чадваруудыг нь маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. Интернет дээр маш олон мэдээлэл явж байгаа би түрүүн ч хэлсэн. Тэгэхээр энэний үнэн зөвийг өөрөө ялгаж чадахгүй болвол одоо бас ялгаад маш их одоо хүмүүсийн анхааралд байгаа мэдээллүүдийг үнэн ба худлаа гэдэг ингээд одоо тэмдэглэгээ хийгээд гаргацдаг. Одоо fact check гэж яриад байгаа. Mongolian fact check-ийн төв гээд Монголын одоо баримт шалгалтын төв гээд иймэрхүү байгууллагууд байдаг. Монголд миний харснаар 2-3 байгууллага байсан. Би энэ дээр бол нэг байгууллагын нэрийг тавьсан байна. Тэгэхээр баримттайгаар шалгаад өөрсдийнхөө цахим сүлжээн дээр үнэн худал гэдгийг баримт дээр тулгуурлаад ингээд мэдээллүүдийг ялгаж салгацсан ийм сайтууд болон ийм үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд байдаг. Тэгэхээр иймэрхүү сайтуудаас бас хандаад мэдээллийнхаа үнэн зөвийг тодорхойлоод авах боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа хүүхэд хамгааллын хичээлээр уулзцаая.